Улаанбаатар хотын 4-р дунд сургууль анх 1986 онд хичээлийн 2-р байр 3 бүлэг бүхий 1-р 8 жилийн салбар сургууль болон байгуулагдсан түүхтэй. Тус сургууль нь өөрийн түүхэн хөгжлийнхээ явцад 1987 онд 8 жилийн сургууль, 1997 онд 10 жилийн сургууль болж өргөгдсөн юм. Одоогоор 20 бүлэг 530 гаруй суралцагчид, 32 багш сургууль хүмүүжүүлэгчид, захиргаа, аж ахуйн 24 ажилтан албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Ирэх онд тохиох сургуулийн 30 жилийн ойг өгтөн тус сургуулийн багш удирдлага мөн төгсөгчдийн зүгээс олон арга хэмжээг төлөвлөн зохион байгуулж эхлэт байгаа. Энэ удаад баярын хурал уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. 30 жилийн түүхийг бүтээсэн энэ хугацаанд бол энэ сургуулиас олон сайхан эрдэмтэй багш нарын ач уянаар Монгол улсынхаа өнцөг булан бүрт Монгол улсынхаа нийгмийн эзэсхийн хөгжилд баттай хөв нэмрээ оруулж байгаа олон сайхан төгсөгчид төрөн гарсан байна. За манай сургууль бол сүүлийн жилүүдэд Завхан аймгийн 29 ерөнхий боловсролын сургуулиудынхаа дунд бол эсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээ, улсын төлөвлөсөн олимпиадын үнэлгээ, багийн ажилтны албан хаагчдын амжилт бүтээлээр эхний 5 байранд тогтвортой ажиллаж хөдөлмөрлөж ирсэн. Би 2003 оноос тус сургуулийг авсан юм байгаа юм. За манай сургууль өнөөдөр 30 жилийнхаа ойг 2017 онд хийх гэж өнөөдөр бас үе үеийнхээ багш сургууль хүмүүжих төгсөгчдөө урьж байгаа явдал бол их чухал ач холбогдолтой юм аа. За ер нь уг сургууль үүсч хөгжснөөс 30 жил багахан хугацаа гэж байгаа авч хоримтлуулсан ажлын туршлага, тэнд ажиллаж байгаа багш сургууль хүмүүжүүлэгч, суралцагчдын өнөөдөр олж авсан эх орондоо хийж байгаа бүтээн байгуулалт бол их өндөр юм. Тус сургуулийг нийтдээ 28 удаагийн төгсөлтөөр 1708 хүүхэд төгссөн гарсан байдаг. Хамт олонны дотроос төрийн дэд одон медалаар 4 багш албан хаагчид, боловсролын болон бусад салбарын тэргүүний ажилтны цол тэмдгээр 12 багш албан хаагчид шагнагдсан байдаг бол нийт багшлах бүрэлдэхүүний дотор магистр 9, тэргүүлэх зэрэгтэй багш 13, заах арга зүйч багш 15, багш нарын 84.7%-ийг мэрэгжлийн зэрэгтэй багш нар эзлэж байна. Тус сургууль нь боловсролын салбарын чанарын шинжилгээг хэрэгжүүлж хүүхэд бүрийн авьяас сонирхол чадвар, хувь шинжийг нээдэг, тэднийг хөгжүүлдэг, дэмждэг, хүүхэдний бүртээ ажилдаг арга зүй сургалтын зохион байгуулалтыг бий болгож, хүүхдийг өөртөө итгэлтэй өөрийгөө илэрхийлэх чадвартай, сурах арга барилтай болгон төлөвшүүлэх тал дээр ихээхэн анхаарал хандуулж ажилладаг юм. Үүний үр дүн сүүлийн 5 жилийн хугацаанд ихтэй сургуульд элсэн орох ерөнхий шалгалтанд төгсөх ангийн сурагчид тогтмол эхний байруудыг эзлэж байгаагаас харагдаж байгаа юм а.